Сайн байна уу? Сайн байна. Member of Parliament Тэнцүүдээр бодогдоё. Одоо гоё хэлсэн. Гавьж үчсэн. Апо яагаад ийм бодлого байгаа юм дараа сэлэн. Энэ удаагийн ажлын хүрээнд Монголынхаа өдөр бүхий эмэгтэйчүүдтэй сандаа хэрэгтэй асуудал үүсэж ярьсаа гэж одоо их ингээд урсын бидний өдрөж авч ирсэн та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр манай улсаар тулгараад байгаа чухал асуудлуудын нэг эмэгтэйчүүд бидний санаа тавих ёстой асуудлуудын нэг хүчирхийллийн асуудал байгаа. Тийм ч бас бүгдээ энэ асуудлыг хүндэж ярьсаа гэж зэн бид нар зөвхөн чөлөө дуудсан учраас та нар өөрсдөө санаа бодлыг илэрхийлж хэлээс гадна багшаас асуух зүйлээр бас асууж байна. Ингээд та бүхэн багштай харилцах боломжийг олгоё. I'm so happy there are so many members of women members of parliament. Парламентэд ийм олон эмэгтэй гишүүдтэй олсон би их баяртай. I believe women can really make a big difference and give good governance. Эмэгтэйчүүд маш их өөрчлөлтийг хийж маш удирдлага их сайн байх гэдэгт би итгэлтэй байдаг. Today among the many issues that the world faces, the first thing is crime. Дэлхийн өнөөдөр нүүрс болж байгаа олон асуудлын хамгийн ихнийх нь гэмт хэргийн асуудал. And then the other issue is corruption. Тэгээ хоёр дахь нь болохоор хээлт хахуулын асуудал. And the basis of both this is erosion of values. Тэгээ энэ болохоор хүний үнэт зүйл буурсны шинж тэмдэг юм. And this is where women can play a very, very significant role. Тэгээ эмэгтэйчүүд энэ тал дээр маш их сайн ач холбогдолтой ажиллаж чадна. In any country, it is the women who upholds the culture. Ямар ч улс орнд соёл уламжлалаа авч үлддэг хүмүүс нь эмэгтэйчүүд байдаг. And women who upholds the values. Үнэт зүйлээ авч үлддэг, үнэт чанараа авч үлддэг хүмүүс нь And эмэгтэйчүүд байдаг. women can uphold, as I said, values, the ethics as well. Тэгээ этик буюу өөрийн үнэт зүйлээ авч үлддэг нь эмэгтэйчүүд байдаг. So to combating violence, to bring justice, to keep the cultural heritage, and to keep out the corruption, women has a very, very important role to play. Хүчирхийллийг багасгах, тэгээд соёл уламжлалаа авч үлддэг, үнэт зүйлээ авч үлдэхэд эмэгтэйчүүд хамгийн чухал үүрэгтэй. Яг энэ иргэнийхээ боловсролын чиглэлээр бол баг ажил зохиохгүй байгаа. Тийм учраас бид бол энэ чиглэлээр нэлээд ажил зохион байгуулна. Өөрөөр хэлбэл энэ хүчил гараад байгаа энэ эрхэм зөрчигдөд байгаа энэ уг үндсийн бид нар одоо таслах энэ дээр одоо арга хэмжээ авахлаар манай эмэгтэйчүүд бол бас сайн ажиллаж байгаа. Тэгэхээр энэ одоо хүний одоо ард түмэнд одоо өгж байгаа, иргэдэд өгж байгаа, ер нь янз бүрийн насны хүмүүст өгж байгаа энэ амьдрах ухааны сургалт гэдэг бол бас чухал юм аа. Тэгээ энэ одоо чухал сургалтыг бас манахаас аль болох олон хүмүүс нь хүлээж аваад түүнийг бас түгээх гэсэн гэж бодож байгаа. Тэгэхээр нэг хүний одоо асуудлаа шийдэж сурах тэр чадвар дахиад нэг хүнд дамжих юм бол Монголд төдийчний хэмжээгээр гэр бүлийн хүчирхийлэл буурна, төдийчний хэмжээгээр ад жаргалтай хүмүүсийн тоо нэмэгдэн, төдийчний хэмжээгээр гэмт хэргийн тоо буурна гэж итгэж найдаж байна л да. За эмэгтэй гишүүдтэй хамтран ажиллах талаар бол бид бас сая ярьлаа, тийм ээ. Ялангуяа амьдрах ухааны сургалтыг цааш нь одоо хүүхдүүдэд өөртөө үнэт зүйл олж авахт нь яаж одоо хүртээх вэ? Бид одоо мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй хамтдаа тэмцэхт тэр хууль эрх зүйн орчин дээр бусад орны сайхан туршлагуудыг яаж авах вэ? Ялангуяа хүнийг өөрийг нь дотроос нь одоо хүчирхийлэлтэйг тэмцэх тэр чадвартай болгоход яаж одоо бид нар хамтарч ажиллах вэ гэдэг дээр голлож ярьлаа. Тэгээд их олон орны туршлага байгаа гэж түүнийг бидэнтэй хуваалцсанаа гэж санаа солилцож байна.